Хай, өглөөний цагаан бэлдээ. Энэ 7 хоног Хятадын улсын баярын амралтын өдөр болохоор бид гурав ер нь. Гэтэ энэ амралтаар бид гурав гэр зурал өнгөрөөж байна. Яг төлөвлөж ийшээ тийшээ явах юм байхгүй. Ер нь гэтэ ингээл гадуур үзүр үйлчлэгээний үн, тэгэл буудлын үн энтрийг хараад байхад Бээжинд хүмүүсээс нэлээд цугласан юм шиг үлээ өөр хотоос ирээд Бээжинг үзгээд тэгээд энэ тентий очрол харахаар амар их очиртай байгаа юм шиг харагдаа. Тэгээд бид гурав энэ 7 хоног ер нь гэр зуур ойр зураал ингээд дэлгүүр харшаа гарсан шиг өнгөрөе гэж үзье. Хятадууд ер нь хизээнээс л юм суурин иргэн шилтэй хүн амигтэй болохоор альва юмд ойчорлох бөөнөрөө ингээд баясах гэсэн нэг ийм үйл ажиллагаанд амар дуртай заа. Надад бүр эсэргээр ёо ямар их хүнтэй юм бэлээ байлиг явчихдаг бол. Хятад бөөнөрөө тэгэж баясаж ямар нэг юмд ойчорлож одуулаа хүлээх нэг тийм юмда нэг төвшөөдгөө. Айгуу ингийн мэтэр хүлээж авдаг тэрэндээ илүү дуртай. Хүн их бах тусмаа илүү гоё газар гэдэгт итгэдэг нэг тийм. Эдгээр амралтын өдрүүдэд өөр хотод амьдардаг хятадууд Бээжинг зорж ирдэг шалтгаан нь хөвчлэн одоо Бээжин ч бас өв соёлын дурсгал ихтэй гэдэг утгаараа түүхийн барилга байгууламж үзүүлэлтийг илүү үзэх гэж ирдэг. Харин монголчууд маань бол их хөвчлэн аялын зорилгоор ирэхдээ одоо нэг хятадын түүхийг үзэх гэхээс илүү хөгжил дэвшил сүүлийн үеийн технологи бүхий аялал зугаалгын газраар илүү орох төртэй байдаг тий. Би өглөөний цайндаа будааны гурилаар хийсв. Комент шилэгдчихлээ. Ер нь энэ амралтын өдрүүдэд жоохон гурил будаа хэрэглэхт гээд байна. Айгуул ёо яриач өгөж хасан нэг хэлээ. Амралтаас хоёр болгоод нэмчих юм биш үстэй. Гэхдээ 30 нас гарчхаар хүний процесс хэлцээ удаашраад жин хасганы илүү удаан болчдөг гэсэн. Гэхдээ өнөөдөр их бол миний асуудал л да. Гэтэ ер нь цаг хугацаа явахын хэрээр хүний нэг тийм чаддаг байсан зүйлс чадвар нь илүү муудаад байгаа гэж боддог. Гэхдээ нэг хүний амьдралд бас ярихдаггүй л те. Өмнө нь чаддаг байсан юм а чадахгүй байх нь одоо өөрөх нь насжилттай холбоотой юм. Нэг хүний амьдралын үеэр биш. Ер нь одоо үе хооронд гэх юм уу? Илүү их одоо дор хаяж 50 жилээр тооцоход хүний хийж чаддаг юм нь болом цөөрөд байгаа юм шиг надад санагддаг. Одоо жишээ нь хятад залуучуудын донд нэг компанид ингээд юм хөнгөн ажил хийдэг. Нэг тийм ачаал авдаг ажил биш. Бага цагаар нэг яг л ажлын цагаараа ажиллаад болчхоор тийм ажил хийдэг залуучууд амар их заа. Тэгсэр нэг аав ээж нь болохоор өөрсдөө бас залуудаа маш их хөдөлмөрлөсөн болохоор аль хэдийн нэг одоо эдийн засгийн боломжтой түвшинд хүрсэн. Тэгээд хүүхдтэй болохоор байр машиныг аваад өгсөн гэж ер нь их ингээд өдөр тутмынхан хоолыг л зохицуулаад хахад болохоор түвшинд тийм бүр асар их залуучууд байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар болохоор нэг өдөртөө за яг бахан цалингийн төлөө л ингээд ажил дээр очиод нэг хөнгөн ажил хийчихдэг. Тэгчээд ер нь бас цагаа бол их хвчлэн гадуур дотор тоглож ингэж зугаалж өнгөрөөдөг. Тэгээд байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр залуучуудыг болохоор буцаагаад аав ээжийн төвшөнд ажил хөдөлмөрлөх гэхлээр нэг төсөгчгүй, хоёрт чадахчгүй. Гол нь үүний асуудал нь хүн чадваргүй болоод байна гэж яриад байгаа байхгүй юу. Өмнө нь бол бүр ингээд амьдралын шаардлагаар хийдэг байсан зүйлс нь одоо нэг хүний сонголт тэгээд өөрт нь таалагдахгүй хийхгүй байх хэрэгтэй ч юм эсвэл нэг өөрийнх зарчимд нийцэхгүй бол хийхгүй байдаг юм сонголтод боломжийг ингээд үүсгэчихээр дагаад хүний чадвар нь буураад ирэхээр ер нь ирээдүйд роботд эзлэгдэх, роботоор орлогдох магадлал өснө гэд нэг юм сонсч ирсэн. Тэгэхээр бас аав ээж нар одоо би чиний насан дээр гэж ирээл загнаад идэг нь бас нэг хайхтар оргүй биш байгааз. Тэгвэл ягаад генсэн амжилтууд, аль эсвэл олимпийн амжилтууд улам илүү сайжраад хүний чадвар ингээд хязгааргүй үлээ тэмүүлээд байгаа юм шиг харагдаад байгаа юм би гэхлээр бас нэг асуулт за. Тэгэхээр тэр болохоор яг нэг хүн өмнө нь бол нэг ингээд байгалийн чадвараараа өрсөлдөж тухайн амжилтуудыг тогтоодог гэсэн бол одоо ер нь техник технологийн тусламжаар тэдний хүчээр одоо ингээд илүү байгалийн чадвараасаа холдоод хоорондоо уралдаж өмнөх амжилтаа ингээд ахиулж байгаа бүр маш багын хувь хүндэл олдох тийм боломж болохоор ер нь яг дундчлаад үзвэл хүний яг төрлөх чадвар бол асар ингээд буурж байгаа гэдэгт бол би итгэдэг.
Тийм болохоор хүүхдтэй бас хэд өндөр шаардлага хүлээлт тавихгүй байхыг л хичээдэг. Мэдээж бүхэл эцэг эхчүүд хүүхдээ өөрсдөөсөө илүү ухаалаг байгаасай, энэрнгүү сайн зүв байгаасай, сайхан амьдраасай гэж хүсдэг. Гэхдээ ялцчгүй бодит байдал дээр нийгэм нь өөрөө одоо хит цахимжаад байглаасаа илүү холдоод байгаа ийм нөхцөлд өөрсдөө багтаа тавьдаг байсан шаардлагаа өөр хүүхдэд тавих нь угаасаа бэлэгч боломжгүй юм болчихж байгаа байхгүй юу? Одоо ингээ хараад хахад хүнийг ингээд илүү сатааруулах, цаг мөнгөний үрээх нэг тийм одоо муу зүйлс хүний амьдралд илүү их гардаг болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээ нь миний мэдхийн лав айрх удаг, тамхи татдаг хүн бол маш муу хүн гэдэг ойлголттой байсан ч одоо болохоор муу хүний тодорхойлолт баг тэрнээсээ муудсан. Сайн хүний тодорхойлолт бол баг энгийн байгаа. Миний ойлголтоор дундчил уртгаа хийгээл явж байгаа хүн баг одоо ингэ сайндаа орддог. Нэг ийм хэмжээнд очлоо. Нэг жоохон уруудсан юм шиг санагддаг. Тийм болохоор өөр хүүхдтэй зөв бурууг ялгах чадвартай, буруугаас хол маш чадварлагаар бие татдаг, маш өөртөө юм сахилга баттайгаар буруу татуу, тэгээ зөвийн төлөө үргэлж тэмүүлдэг. Ер нь тэгээд буруу зүйлд автахгүй байхыг сурах нь одоо баг шаардлага шахуу болчиход ах шиг байна. Хятад залуучууд ер нь хүүхэд төсгөхдөө багаас нь ингээд нийгмийн шаардлагын дагуу өөртөө маш их ядарч, маш их мөнгө хуримтлуулж хурааж өсгдөг. Тэгээ жоохон хүүхдтэй залуу эцэг эхчүүдийн яриа бол нийтлэг нэг иймэрдүү за. Бид хүүхдээ нийгмийн шаардлагын дагуу нийгмийн зөв хүн байх гэж маш их хичээж өсгсөн. Харин насанд хүрснийхэн дараа бид юм яриад ч яах вэ бидний үгэнд орох биш. Тэгээд ер нь өөрийнхөө хүчээр, өөрийнхөө сурсан суурь хүмүүжлэр олж авсан эрдэм мэдлэгээр өөрөө л амьдралаа бүтээн. Тэгээд үүнд бол бид эдийн засгийн талаас бол оролцохгүй. Бид хүүхдийг ийм болгох гэж маш их хичээсэн. Бид нэр олцсон мөнгө бол дараа нь бол зөвхөн бид нэр өөртөө үрнэ. Үрээд амжихгүй бол авсандаа аваад орно. Ямар ч гэсэн хүүхэд амьдралаа өөрөө л басгах хэрэгтэй гэдэг юм хатуу итгэл үнэмшилтэй байх шиг байдаг. Тэгээд хит өрсөлдөөнтэй нийгэмд роботыг гүйцэх гэж маш их ядардаг нийгэм юм бол гэж харагддаг шүү дээ. 从刘星回家，自从爸爸到外星球上班以后，迪文每天晚上都梦见跟爸爸在一起。这天晚上，迪文又想爸爸乐。妈妈安慰着迪文说：“我们给爸爸写信吧。” За бай бай.